Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ шууд бос орлогын албан татврын талаар мэдэж авцгаая. Хүүхний орлогын албан татврын тухай хууль нь шууд бос орлогыг юу гэж тодорхойлдог бол ажил олгогчоос тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдлогүй бараа ажил үйлчилгээний орлогыг шууд бос орлогод хамааруулдаг байна. Үүнд дараах орлогууд ордог байна. Үн төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрны хөлс, түлшний зардлын төлбөр, үзүүр үйлчилгээний орлого, ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр, ажил олгогч эсвэл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр, арилжааны зээлийн хүүгээс дагуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү, ажил олгогчийн төлсөн энэ хуулийн 11-2-7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж, гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр, Монгол улсад нүүж ирэх болон буцахтай холбогдсон гарах зарлын төлбөр, эрсдэс уур амьсгалд ажиллаж амьдрсны нэмэгдэл, бусад даатгалах орлого зэрэг хамаардаг байна. Одоо тус бүртэн жишээ авъя. Үн төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн. Ажилтнуудаа автобус, судлын машин гэх мэт тээврийн хэрэгслээр төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй хямдралтай үнээр үйлчилж байвал татвар төлнө. Жишээ нь сард нэг хүнд ногдох 40,000 төгрөгийн зардалтай автобусаар ажиллагчдаа үйлчилсэн бол нэг ажилтны шууд бос орлого нь 40,000 гэж үзэж 4,000 төгрөгийн татвар төлнө гэж ойлгож болно. Орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрны хөлс, түлшний зардлын төлбөр. Ажилтнуудынхаа гэр бүлийн хэрэгцээний байрны мөнгө, түрээс, түлшний зардлыг нь байгууллага төлж өгч байвал шууд бос орлого гэж ойлгоно. Жишээ нь сард 700,000 төгрөгийн түрээс төлдөг ажилтныхаа түрээсийн мөнгийг байгууллага нь төлдөг бол тухайн ажилтны шууд бос орлого нь 700,000 төгрөг гэж үзээд 70,000 төгрөгийн татварыг төлөх юм. Үзүүр үйлчилгээний олгор. Ажилтнуудынхаа үзүүр үйлчилгээний төлбөрийг байгууллага нь төлж барагдуулсан бол шууд бос орлого гэж үзнэ. Жишээ нь хоёр ажилтныхаа хошин шогийн билетийг нь байгууллага нь төлжээ. Билет 15,000 төгрөг гэж бодоход тухайн нэг ажилтны төлөх татвар 1,500 төгрөг болж байна. Ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр. Маш завгүй нэг ажилтнанд үйлчилж буй жолооч, гэр орныг цэвэрлэх ажилтан, цэцэрлэгчийн цалин зардлуудыг байгууллага төлж байвал энэ бас шууд бос орлого гэж ойлгох юм байна шүү. Жишээ нь ажилтны гэрт үйлчилдэг хүний цалин нийгмийн даатгалын зардал болох 770,000 төгрөгийг байгууллага төлсөн бол татвар 77,000 төгрөг болох нэ. Ажил олгогч эсвэл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр. Ажилтны байгууллагадаа төлөх байсан эсвэл бусдад төлөх байсан өрийг ажилтны өмнөөс байгууллага нь төлж барагдуулвал шууд бус орлого гэж үзнэ. Жишээ нь долгор байгууллагадаа 6 сая төгрөгийн өртөө байсныг байгууллага хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Тэгвэл уг төлбөрийг тухайн ажилтнанд олгосон орлоготой адилхан үзэж 600,000 төгрөгийн татвар оногдуулах нэ. Арилжааны зээлийн хүүгээс даавар хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү. Ажилтнаа байгууллага нь арилжааны банкудаас бага хүүтэй эсвэл огт хүүгийн зээл олговол тэр зээлийн хүүгийн зөрүүг тухайн ажилтнанд олгосон шууд бос орлого гэж үзнэ. Жишээ нь ажилтнаа байгууллага нь сарын 1% хүүтэй 5 сая төгрөгийн зээл олгожээ. Гэтэл арилжааны банкуд дунджаар сарын 1.9% зээл олгодог гэж бодъё. Уг нь банкнаас зээл авсан бол 95,000 төгрөгийн хүү төлөх байжээ. Гэтэл байгууллагадаа 50,000 төгрөгийн хүү төлөх болно. Энд 95,000-аас 50,000-ыг хасаад 45,000 төгрөг нь тухайн ажилтны шууд бос орлого гэж үзэж 4,500 төгрөгийн татвар төлөх юм байна. Ажил олгогчийн төлсөн энэ хуулийн 11-2-7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж. Ажилтныхаа хөдөлмөр эрхлэлтэй холбоогүй тухайн ажилтны өмнөөс төлж байгаа сайн дурын даатгалуудыг тухайн ажилтны шууд бос орлого гэж үзнэ. Жишээ нь ажилтан нь гэрийнхэн эд хогшлыг 100,000 төгрөгөөр даатгуулахдаа байгууллагын тусламжтай төлжөө гэж бодъё. Тэгвэл тухайн ажилтны энэхүү шууд бос орлогоос 10,000 төгрөгийн татвар тооцно. Гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр. Ажилтныхаа гэр бүлийн гишүүдийн сургалтын төлбөрийг байгууллага нь төлж байвал шууд бос орлого гэж үзнэ. Жишээ нь ажилтны хүүхдийн 900,000 төгрөгийн сургалтын төлбөрийг байгууллага нь дааж төлсөн гэж бодвол
тухайн ажилтны төлөх татвар 190,000 төгрөг байна. Монгол улсад нүүж ирэх болон буцахтай холбогдсон гарах зарлалын төлбөр. Ажилтны гэр бүл гадаадаас нүүж ирэх, явах үед байгууллагаас төлж байгаа зарлалуудыг шууд бус орлого гэж үзнэ. Жишээ нь ажилтан Петрийн гэр бүлийн эд хогшлыг Америк улс руу илгээх зардал 3 сая төгрөг болсон гэж үзвэл татвар хэд авах вэ? 300,000 төгрөг байна. Эрсдэл суур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл. Ажилтны хөдөлмөр эрхлэлтэй холбогдох үеэр эрсдэл суур амьсгалтай газар ажиллаж амьдрах тохиолдолд өгч буй нэмэгдэл нь энэ төрлийн татварт тооцогдох нэ. Ажилтан Бата орон нутагт ажиллахаар шийдсэн бөгөөд тухайн ажилтны 2 сая төгрөгийн цалин дээр нэмж 400,000 төгрөг болгож байвал шууд бус орлого гэж үзэж 40,000 төгрөгийн шууд бус татвар тооцно. Гэхдээ дараах нөхцлүүд бүрдэж байвал шууд бус орлого гэж үзэхгүй. Цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцлөөр хоолоор хангасан, амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн. Орон сууц худалдан авах барихад зориулж ажилтнанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зураг, эрүүл мэндийн байгууллагад төлсөн хэмжлэгээний зардалд зориулж олгосон тусламж дэмжлэг, ажил олгогчоос олгож байгаа албан томилолтын зардал, хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрм тувтас, орс армуужуулах ундааны үн, тэргээртэй адилдах бусад хангамжийн зардал. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гинтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамж зэрэг шууд бус орлогод хамаардаггүй байна. Энэ удаа бүгдээрээ өв хүний орлогын албан татварт багтдаг шууд бус орлогын албан татварыг маш сайн мэддэг боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа.